70 сумын Ultimax холимогдлооны холбооны тамирчид бүгд найрамдах Португал улсад 2025 оны 4-р сарын 21-ээс 27-ны өдрүүдэд зохион байгуулсан Кимпогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөг аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо. 21 дахь удаага зохион байгуулж байгаа тус тэмцээнд Монгол улсад төлөвлөн оролцож байгаа Өмнөг аймгийн Ultimax холимогдлооны холбооны тамирчид Knockdown болон Submission төрлөөр өрсөлдөж аваргын 3 бүс нийт 9 медалийг хүртжээ. Тодорхойлбол тамирчин Эрхэн Баяр, багш тасгалжуулагч Тайван ертөнц, тамирчин Мөнх Эрдэнаар аваргын бүс алтан медалийн эзэд болж дэлхийн дэвжээнд Монгол улсынхаа нэрийг өргөлөө. Тамирчдыг орон нутгтаа ирэхэд аймгийн удирдлагууд болон клубын тамирчид эцэг эхийн төлөөлөл хүлээ авч баяр хүргэлээ. Эцэг эхчлийн арга эрх, хүүхдүүдийн арга эрхэнд бас баяртай талархаа илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэгийн хүчээр л бид нар ийм сайхан амжилтыг гаргаж өмнө үеийнхаа нэрийг бас Португал улсад дэлхийн дэвжээнд дээрээ зураатуулж ирсэндээ тэгээд та бүхэнд баярлж байна. Нийт ерөнхийдөө нэг 40-50 хүүхэд ер нь байнгын явж байгаа. Үүнээс ерөнхийдөө нэг 20-30 хүүхэд нь тэмцээн хуралдаанд ордог, амжилт гаргадаг. 22 онд анх бас энэ Унгарын тэмцээнд бид нараас гуруулаа очиж бас 11 медальтай ирчихсэн. Дэлхийн аваргаас Толооны спортоор 2020 оноос хойш чийлжээ. Португал хотноо зохион байгуулагчсан Кемпогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 төрлөөр аварга болж, аваргын бүсийг авч тэгээд 4 медальтай ирсэн байгаа. Толооны спорт нь хүнийг маш сахилга баттай, хүмүүжлэлтэй болгодог. За үе тэнгийн найзуудаа гэж хэлэхэд гадуур гудамд биш, яг жинхэнэ мэрэгжлийн тэмцээн дээр, рингэн дээр хүчтэй өөрийнхөө хүчийг одоо зориулсаа гэж хүсэж байна. Насан туршидтын 70 кг-д 3 төрлөөр орсон, босоо болон барилдаан. Тэгээд холимог гэдэг төрлөөр орж 2 мөнгө 1 хүртэл медаль аваад ирсэн. Энэ болохоор нэг хагас мэрэгжил, бүтэн мэрэгжлийн төрлөөр тулалдсан. Маш тэгэхээр чансаатай гэсэн. Өрсөлдөгч үнэхээр чанга байсан шүү. Боцноос Европ тамирчид маш чацтай, бедтай. Тэгээд Европ гэлтгүй Украин гээд бас бүс багууд зөндөө байсан. Үнэхээр сайн тамирчид байсан. Энэхүү спортоор хичээлснээр тамирчидад эсвэр төвчээр хатуужил, ёс суртахуун, хүндлэл, зорилго тэмүүлэл зэрэг олон талын төлөвшлийг эзэмшиж байгаа талаар эцэг эхийн төлөөлөл ярьлаа. Миний хүү Эренцэн гоогтой Эрхэн Баяр энэхүү тулаанаар 5 төрлийн тулаанаар 5 настайгаас эхлээд спортод ер нь хөл тавьж өнөөдрийг хүртэл амжилттай суралцж байна. Миний хүү Португал улсад олсон 5 төрлийн тэмцээнээс дэлхийн аваргын 2 бүстэй ирлээ. Сэтгэл их өндөр байна. Өнөөдрийн орон нутгийнхаа энэ сайхан угтах хаалган дээр үр хөвгтүүдэн тамирчин баг хамт олныг нь угтж байгаадаа бид бүгд маш их баяртай байна. Өмнөг аймгийн Ultimax холимогдлооны холбоонд 70 суманд 2020 онд үйл ажиллагаа эхлүүлж тогтмол 50 гаруй тамирчид бэлтгэл сургалт хийж түүнээс 20 гаруй тамирчин улс бүсийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож тэргүүлсээр байна.